Үл хөдлөх эд хөрөнгө нь аливаа хөрөнгө оруулагчийн хувьд үнэлгээ тогтвортой, цаг хугацааны явцад үнэлгээ өсөх хандлагатай байдлыг ашиглан их хэмжээний бохир мөнгийг цэвэршүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг ашиглан дараах замаар мөнгө угааж болцсохгүй байна. Эцсийн өмчлөгчийг нуун дарагдуулахын тулд 3 дахь этгээдийг зуучлагчаар ашиглан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах. Ямар ч орлогогүй, орлого болон аж байдал нь хоорондоо нийцэхгүй байх. Хэвийн бус гэмтийн орлого, хэвийн бус үр төлбөр. Халахвч компани ашиглах, этгэлцэл, компани бүтэц ашиглах, компани жинхэнэ эзэн нь ил гарч нүүр тулан уулзахгүй байх. Түрээслэгчийн хууль бус хөрөнгийг хууль ёсны болгох, эсвэл 3 дахь этгээдэд түрээслэн хууль ёсны болгон харагдуулах. Хууль бус үйл хөдлөх хөрөнгийг дахин засварлан сайжруулсны дараа дахин өндөр үнээр зарах. Үйл хөдлөх эд хөрөнгийг хэд өндөр эсвэл хэд доогуур үнээр худалдах, худалдан авах гэх мэт аргуудаас гадна шинэ арга хэрэгслээр таныг болон танаа байгууллагыг мөнгө угаахад зуучлагчаа болгох боломжтой тул хууль заасан дараах үүргээ биелүүлэн ажиллаарай. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих юм бол зөрчлийн тухай хуулийн 11-29-р зүйл заасны дагуу хүнийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр харин хуулийн этгээдийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бол эрүүгийн хуулийн 18-6 дугаар зүйл заасны дагуу мөнгөн торгул болон 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.